гайхамшигт өв. Ямар амт юм бэ? Юу вэ ноён талхаа? Мушига захирал. Энэ спорт машин чиний их юм уу? Нэгийг авчихлаа. Угаалгын газар орлого багтай гэдэл саяхан гонгонод байсан. Яаж ийм үнэтэй машин авав? Үгүй нөгөө найдан угаалгын газрын барилга 5 давхар болгож нэмсэн. Тэгсэн үл хөдлөхийн үнэ 5 дахин нэмэгдчихдэг байгаа. 5 дахин? Тэгвэл усчны газрын барилга 10 давхар болгочих юм бол үнэ нь 10 дахин нэмэгдэх нэ? Үгүй барилга 10 давхар боллоо гэд 10 дахин нэмэгдэх. Дараа уулзъя баяртай. Авто марилно. Бэкери үл хөдлөх зууч бай. Барилгын үнэ өсөөд байгаа гэсэн энэ үнэн үү? Талхны үсчний газрын захирал үсттэй. Зөв газраа ирж ирэх мэ. Ойрд талхчны хотын үл хөдлөхийн үнэ их өсөөд байгаа. Мушга баавны угаалгын газар 5 дахин, тако зоогийн газар 7 дахин бүгд л барилга барьж их мөнгө олж байгаа. Таач гэсэн үсчний газраа барилга болгочих бол баян болж чадна шүү. Би ч гэсэн барилга барина. Хэдэн давхар байхад болох вэ? Хуучны үгэнд өндөр байх тусмаа сайн гэж үг бий шүү. 10 давхрыг бариа. Тэгээ 10 давхар барилгатай болноо. Юу? Үсчний газраа нураахан юм уу? Ойрд талхчны хотын барилгын үнэ их өсөөд байгаа гэсэн. Тийм болохоор би ч гэсэн үсчний газраа нураагаад 10 давхар барилгатай болно. Нэгт нь кафе, хоёрт нь хоолны газар, гуравт нь эмнэлэг, дөрөвт нь номын дэлгүүр, тавт нь хувцсны дэлгүүр, зургаат нь интернет кафе, долоот нь караоке, 89 давхурт нь кино театр, 10 давхурт нь үсчний газраа нэ. Ноён талхаа энэ байшингаа яаж нураахан юм бэ? Бүр дасчихсан шүү дээ. Аян болох сайхан боломж олдож байхад тэр дасах ямар хамаатай юм. Үсчний газар хаалттай байх хооронд орлогогүй бай шүү дээ. Зүгээр юм уу ирхмэ? Үгүй хэсэг хаалттай байг л дээ. Захирлын дээр барилгын эзэн гэдэг үг мэдэхгүй юу? Санаа зовлтгүй. Шоко чамд кафег нөгөөд сүү чамд интернет кафег өгнө. Бойтонга нана таваарай. Ширээг цаана тавьчих. Цойчих гэж. Юу болов? Энэ дотор нэг юм гараад ирлээ. Та өөрөө харах хэрэгтэй байгаа. Юу гарч ирсэн гэж сүржигнээд байна. Энэ чинь юу вэ? Энэ ханыг нураах гэсэн ханын зураг гараад ирэх юм. Энгийн нэг зураг биш вэ хаа? Одоо яах вэ? Барилгын ажлаа зогсоох уу? Юун зогсоох вэ? Зүгээр л нураач хөө. Энэ нөгөө ханын зураг олсон үсчний газар уу? Хүмүүсээ сонсоод ирлээ. Хүмүүс яаж ийм хурдан мэдчих вэ? Би хэмбэ гэвэл алдарт Бамбриж их сургуульд археологч мэргэжлэр суралцж олон түүхийн өвийг нээсэн археологийн домог Индиана Банс бай. Байцаараа энэ амт чинь арай энэ ханын зураг бол яг 600 жилийн өмнө зурагдсан тухайн үеийн хамгийн шилдэг Леонардо да Винчигийн бүтээл Мона Лиза байна. Леонардо да Винчигээр сүүлчийн зоогийг зурсан нөгөө гоц зураач юу? Мона Лизаг бол Леонардо да Винчи нууц газар зурсан гэх түүх домог бий. Тэгж их хайж байхад ийм ядарсан газар зурсан байдаг байжээ. За ойлголоо. Одоо холд ядарсан талхны сагсыг нураагаад барилга барих хэрэгтэй байна. Энэ ханыг нураах гэж байгаа мó? Яасан ч болохгүй. Энэ бол ЮНЕСКОд бүртгүүлэх ёстой үнэт түүхийн өв. Энэ ханын зургийг гэмтэх юм бол таныг дэлхийд даяараа буруу шаах болно. Ноён талхаа. Одоо талхчны хотын барилгын үнэ өсөж байна. Энийг нураагаад барилга барьчихвал 1 тэрбумтай болно шүү. Нэрээ юу? Мөнгнөөсөө юу ч мэдэхгүй шоналт. Энд чинь мөнгөөр худалдаж авч болохгүй өв гэж байна. Битгий амьдралаас тасарчихсан юм ээ. 1 2 биш шүү. 1 тэрбум. Археологч гээд хамраа сөхөх хэрэггүй шүү. Юу гинэ? Чи надад задуулаад эмгэгт хүргэмээр байна уу? Хоёулаа бай. Яагаад хүний баашин хэрэлдээд байна? Эвэн таарвал 1.5 тэрбум хүрнэ. Шүү. 1.5 сая. Энэ ханы хурд нураа. Харин чи гар. Баяртай ноён. Одоо хайр. Хурдхан барилга барина. Тэглэгүй яахав? Зөв шийдвэр гаргав. Ноён талх ингээс яв. Ингээс яв. Шунгийн дотор ноён талх ингээс яв. Ингээс яв. Ноён талхаа. Түүхийн өвийг устгахаа зогсоо. Хурдан зогсоо. Юу вэ? Түрүүний нөгөө археологч эрдэмтэн бай. Наад талхчин жагсагчдаг дагуулад ирж идэв. Яагаад хүний баашингийн гадаа хил ам татлаад байгаа юм? Мөнгөн шанаад байсан байж одоо байж байгаа гинэ. Мөнгөн шанаад байсан байж байж байгаа гинэ. Шунгийн дотор ингээс яв.
Яагаад хүний байшин ингэдэг гээд байгаа юм? Сайхан унтъя. Энэ ханын зургийг гэмтэх юм бол таныг дэлхийд даяараа буруу шахуулна. Энийг нураагаад барилга барьчихвал 1 тэрбумтай болно шүү. Шунлын тулам ноён талах эндээс яв. Эндээс яв. Тэр муу ханын зургнаас болоод унтаж чадахгүй нэ. Ерөөсөө л тэр ханын зургийг арилгачихъя. Зургал байхгүй болчихвол асуудал байхгүй. Энэ чинь юу вэ? Маяхан хүртэл барьчихсан. Хүний үсчний газрын гадаа яагаад байна? Оо, хаалганы хажууд унтах юм. Дотогшоо яаж орох юм бэ? Хар шөнөөр ингэж зовгоч гэж. Энэ бүгд эннээс л болж байгаа юм. Энийг устгаад хайчихъя л да. Энэ зургал байхгүй бол баян болж чадна. Удахгүй арилчих юм байна. Хэн ийм шөнөөр залгадаг байна. За байна уу? Ноён талхаа сая зурагтаар археологч эрдэмтэн гарсан. Сүү, одоо завгүй байна. Чухал юм биш бол мар. Энэ үнэхээр чухал мэдээ шүү. Ханан дээр байгаа зурагны үн бүхэл бүтэн 20 сая доллар гинэ. 20 сая? Ноён талхаа үнэхээр баяжих хүнтэй юм аа. Барилга барьсан ч 1.5 сая. Тэгсэн ханын зураг 20 сая гинүү? Болохгүй. Би гараараа юу хийж вэ? Байцтай. Зураг муухай болсон бол дахиад зурчихд болно шүү дээ. Хэн ч анзаарахгүй зурчих. Би чи гоц ухаантай юм аа. Хөөрхөдөө эднэр жагсаал хийгээд их ядарч байгаа бахта сайн унтаж чадахгүй. Харин тийм ээ. Ноён талхаа. Ухаараа ноён талхаа. Энэ юу вэ? Юу вэ? Хулгай орчихсан юм уу? Энэ чи юу болох нь вэ? Ханын зургийг сүйдэгч гэж 20 сая долларыг ч ойлгохгүй мулгуу амьтад зүгээр орхихгүй дээ. Би ингэж гисэн юм аа. Би бүгдийн сүйдэгч гэлээ. Барилга бариулахгүй болохоор нь ханын зургийг арилгасан. Тэгсэн 20 сая гэхэр нь буцаагаад зурсан. Миний 20 сая. Ноён талхаа зүгээр байгаагүй мөнгө гэж бодоорой. Өөрөө туга юм чи. Юу н чимээ вэ? Арай зургийг сүйдгчгээгүй үсттэй. Гүй нөгөө Алдаж бай. Ханын зургийг сүйдгч гэж Мона Лизаг сүйдгч гэж байгаа мó? Хэн ингэ сүйдгчдэг байна? Хинэрдөө Бавичигийн ханын зургийг ингэж сүйдгэж байдаг. Ийм юмыг зургийн дараад нийгмийн сүлжээгээр цацах хэрэгтэй. Улаад нэг үзэлтэй таалахгүй. Ба болоод үзэлтэй. Хурдан явцгаая. би одоо ингээд дууслаа. Нийгмээс арчигдана. Юу вэ? Алхидыг хотынхон мэдчихсэн юм шиг байна. Тэд гадаа яг одоо цуглаж байна. Юу? Сүү, шоко. Хурдан нуугдах хэрэгтэй. Энэ ханын зураг муухай болсон газар мөн үү? Уучлаарай. Сүйдэх гэж сүйдэгсэн юм биш шүү. Ханын зураг энд байна. Тийм ээ, Мона Лизаг үзэх гэж ирлээ. Ямар инээдтэй юм бэ? Зургийг минь дараад өгөхгүй. Миний хийгч гэсэн. Юу болоод байна? Ноён талхаа энийг хардаа. Мона Лиза нийгмийн сүлжээг шоогуулж байна. Бүх төрлийн эвлүүлэг хийгээд нийгмийн сүлжээнд оруулж байна. Суурьсан эмэгтэй хөшөө, манфикс, суурлэдэ, чулуун уулын суурьсан бүтээл, суурьсан цэцэг, сүүлийн суурьсан цог гэд. Нийгмийн сүлжээнээс хараад наашаа ирж байгаа маа да. Тийм бололтой. Суурьсан ханын зургийг харах гэсэн талхнууд ийм их байх гэж. Сүү, шоко. Юу хийгээд байгаа юм? Хурдан төлбөр авахд бэлдээж. Үсчний газар юун орох төлбөр авдаг юм? Манайх ямар энгийн үсчний газар юм. Бүхэл бүтэн Мона Лиза байдаг шүү дээ. Тавтай морилно Мона Лиза үсчний газар байна. Ханын зураг үзэхэд $10, ийм засалт хэлбэл $50 болно. Хардаа. Ханын зургийг ийм болгосон ноён талхын чадварч мөн дөө. Хэтрүүлж байна шүү. Хөөх, хүнд байдлыг боломж болгож байдаг харгуул ноён талх юм да. Харин тийм ээ. Сүү, дараагийн үйлчлүүлэгчээ оруулахгүй юу хийгээд байна? Мэдлээ. Дараагийн хүн ороорой. Тавтай морилно Мона Лиза үсчний газар байна.
талхаа. Сайн уу сүү? Сайн уу? Шоко. Сайн уу? Зацсан. Айдах хамтдаа. Супер. Бүгдээрээ супер. Бүх юм сайхан байна. Супер. Бүгдээрээ супер. Талхын усчны газар та нарын байх газар хин бүхэн сайхан санагддаг газар. Хамгаас онцгой хатан ханжахарын түлхэн байна. Харин бид үүнийг хийж байхгүй. Талхай өдөө чиндэр ганцаараа биш. Талхын усчин байна. Нашаны дэдутарэ хамтдаа хүсэл чинь юу тэмүүлж байна. Хүрэхэд нь юу дээр болж байна. Өөрийгөө чилөөрөө бүтээн Мөрөөдийг чинь бид хамтдаа биелүүлээ. Бид чиний таа болж бүтээ. Божиг босоод хамтдаа дууж бүжиглээ.